За сайн байцгаана уу. Сандрын тэмдгээс бэлтгэн хүргэдэг өнөөдрийн ээлжид мэдээлэлээр та бүхэнд цэсний чулуу өвчний талаарх товчхон мэдээллийг хүргье. За цэс нь бол шингэн зүйл илгэнээс үүсээд цэсний хүйдий дотор хадгалагдж идэг. За бид бүхэн хоол унд хоолдож илийн зүйл эдсний дараа цэсний хүйдий агшиж бэлэн нөөцсөн цэсийг одоо гидсүү шахаж өгöd. За цэс ерөнхийдөө хоол усруулах үүрэгт бол оролцдог юм зүйл байгаамаа. За манай иргэдийн дунд хамгийн их түгээмэл тохиолдог цэсний нэг эмгэг бол цэс чулууч хөвчин байдаг. За энэ цэс чулууч хөвчний ямар тохиолдолд үүсдэг вэ гэхээр өвчлэн хоол ундны дэглэм алдагдах, өвчтөд хоол хэтрүүлж хэрэглэх, за давс ихээр хэрэглэх мөн олон цагаар хоол саах тохиолдол цэс шингэн дэлгүү байдлаа алдаж өтгөрч улмаар ээлсэн цэр үүсгээд за энэ нь бол одоо цэсний чулуу болж ингэж томордог байгаамаа. За цэс чулууч хөвчний үед бол хамгийн их тохиолддог юм ноцтой хүндрэл бол үүссэн чулуу цэсний цорго руу ороод цэсний ерөнхий сувг руу дамжиж за энэ зүс болон нойр өвчгөн сувгийг энэ гидс рүү орох хэсэгт бол саад ус гэж юм амнасанд аюултай юм ноцтой хүндрэл үүсдэг учраас ер нь бол цэс чулууч хөвчний үед бол эртхэн одоо ажиллагаа эмчилгээ хийхийг бол эмчнэр зөвлөдөг байгаа. За энэ өвчний үед бол хамгийн түгээмэл тохиолддог зовёр шаналгаа буюу одоо шинж тэмдгүүд байдаг. Аюулгаад өвдөх, за баруун сүрэгцний номдоогоор өвдөх, за хөвлөгээр хүчтэй өвдөх, за гидс түрэх, шар ногоон зүйлээр өгүүлж гэсэн юм шинж тэмдгүүд түгээмэл тохиолддог. Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд адар витамин дайралтай харьяа өрхийн болон дүүргийн эмнэлэгт хандаж ягоо шинжилгээ болон бусад цэсний шинжилгээнүүдийг хийж өвчнийхөө үе шат одоо зочмог аргаг байдалд байгаа эсхийг одоо дуулах шаардлагатай байдаг. За энэ өвчний үед бол ангаа ухаанд мэдцлийн эмчилгээ хийхийг бол юун дөрөв зөвлөсөн байдаг. За мэдцлийг бол төлөвлөгөөт болон яралтай заалтаар тухайн өвчний үе шаттай тохируулж одоо хийдэг байгаа. За манай Сондөр мэд эмнэлгийн хамт олон цэсний чулуу өвчний үед бол дурангийн мэдцлийн эмчилгээг бол чанарын өндөр төвчөнд хийж гүйцэтгэж байна. За ялангуяа цэсний үүдийн архаг урвсэл, цэсний зочмог урвслын үед бол дурангийн мэдцлийн эмчилгээ хийх нь бол одоо орчин үеийн эмчилгээний хамгийн чухал менежмент болоод байгаамаа. За дурангийн мэдцлийн эмчилгээ нь бол өвчний одоо байдлыг эмчилгэхээс гадна хаалгааны үеийн хүндрэл эрсдэл багтаа, хаалгааны дараа өвчин үүдэл зовёр бага, местийн шархууд хурдан идэгддэг, хөдөлмөрийн чадвар хурдан сэргдэг ийм олон давуу талтай байдаг. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.